За өнөөдөр болохоор шударгаас харилцаа уучлах ёстой гэсэн зүйлийн талаар үзнэ. Ирмэ номын 22:3 дээр эзэн гэж айлдаж байна. Шудраг ёсыг болон зөв шударгыг үлдэж дээрэмдүүлсэн нэгнийг дарлагчдын гараас авар. Мөн ирмэл хүн өвчин эсвэл бэлэвсэн хүнд буруугаар бүү ханд. Бүү хүчирхийл энэ газарт гэмгүүцсийг бүү урсгаа гэсэн ба. За саяны ишлэлээс ингээ бодохоор зөв шударгыг болон шударгыг үлдэж гэсэн ба. Тэгээд энэ хуучин гэрэн дээрээс ингээд яг энэ ишлэлийг Ирмэ ном дээр ишлэлийг харах юм бол гурван зүйл гарч ирж байгаа. Дарлагчдын гараас хүмүүсийг аврах. За нөгөө харь хүнийг нэг бол өвчтөө бэлэвсэн хүнд ингээд сайнаар хандах. За хүчирхийлэл аливаа нэг зүйлийг хийхдээ хүчирхийлэлгүйгээр хийх нь өөрөө энэ шударга ёсны хэрэг болж таарч байгаа. Тэгэхээр Амос номын 5:25 дээр бас нэг юм ишлэл байна. Харин шүүлт нь ус мэт зөвхт байдал мөнх урсгал мэт хуйлран буугаа гэсэн ба. За тэгэхээр энэ шудраг ёс гэдэг зүйл нь өөрөө шүүлттэй аюул шууд холбоотой зүйл. За яагаад шүүлт явагддаг юм бэ? За зулагчлалын дээр сайн ойлгох бах те нэг мэрэгчлэн учраас. Шудраг ёсыг тогтоохын тулд шүүлт явагдаж байгаа тийм. Үнэн зөвийн тодорхойн тулд шүүлт явагдаж байгаа. Тэгээ үнэхээр зөв үнэн байсан бол энэ хүн шудраг байжээ гэсэн. Буруу байсан бол бас шударгаар энэ хүн шийтгэгднэ гэсэн зүйлийг хэлэгдэж байгаа. За тэгвэл хэдүүлээ шудраг ёсыг ярихад нэг зүйл дээр ахаад очиж байгаа. Тэр үнэхээр шудраг ёс юу яагаад хэрэгтэй юм? Тэгээд тэр шудраг ёсын ер нь гүйцэтгэх үүрэг нь юу юм бэ гэдэг дээр ингээд авч үүсэх болж таарж байгаа. Тэгэхээр энэ Христчин ёс зүй гэдэг номыг бичсэн Ким Ён Ил гэдэг хүн өөр ингэж бичсэн байна. Шудраг ёсны зорилго нь нийгэм ба хамт олонны дунд зөрчил үүсэхгүй. Харин амар тайван эмх журмыг хадгалахад оршдог юм а гэж өөрөө тодорхойлсон байна. Тэгсэн чинь нөгөө дэлхийн нэг алдартай Платон гэдэг нэг нөхөр бас ингэсэн байна. Диалог гэдэг зохиолд ингэж бичсэн. Шудраг ёс бол хүн өөрийн оюун санаагаа илбэн тохинулах чадвар, эмх журмлах чадвар, өөрийн нэр төр алдар хүндийг хүндлэх, өөртөө шудраг гэж үзсэн зүйлээ сонгох, хуульд амьдрах, захируулах чадвар, нийтээр тэгш эрэхтэй амьдрах, хуулийн өмнө гин бурууга хүлээх чадвар гэж тодорхойлсон байна. Шудраг ёсоо. Тэгээ харин бас төр гэдэг зохиолдоо бас нэг юм зүйл хэлсэн байна. Шудраг ёс бол баялаг юм а гэж үзсэн ба өөрөө. За тэгэхээр шудраг ёсыг ерөнхийдөө нэг хоёр ангилж байгаа. За яг одоо ингээд дэлхийн ертөнцийн чинь байгаа зүйлийг ингээд хаагаад үзэхээр ер нь хоёр ангилалт явагдаад байна. Нэг нь болохоор үүлийн үр, нэг нь хуваарлан өгөх шудраг ёс гэж. За үүлийн үрээ хүртэж байгаа нөхдүүдийг бол энэ үүлийн үрэл үтж байгаа да гэдэг нь ер нь тэр чинь шудраг ёсны хэрэг болж таардаг юм байна. Жишээ нь хамт олонны дунд тэмцээн явагдаж байлаа. Тэгсний гаднаас нэг тамирчин авцарлаа. Нөгөө тамирчин яг тэр салбарынханд биш мөртлөө өөр нэг салбарт нь гэрээт ажилтан гэж тооцогдсон нөхөр байгаа. Тэр орж ирснээр нөгөө юунд нь төрүүлчихэж байгаа. Тэмцээнд нь төрүүлсэн чинь хамт олон эсэргүүцээд наадханд чинь тэ одоо тэргүүн байрны шагналыг өхөн зогсгүй маа. Яагаад тэгэхээр энэ нөхөр яасан? Нэгт одоо шинэ хүн, хоёрт одоо наад хүн чинь юу юм аа? Одоо өөртөө салбарт ажиллаж байгаад гид ингээ бидний тэмцээнд донд ороод ирсэн энэ шудрах биш. Гэт хамт олноороо ярилцаад нөгөө шагналыг өгөхгүй тийм тохиолдол гарч байгаа жишээн дэр. За удирдлагын хандлагын эрэг тэгш байдал дээр энэ шудраг ёс яригддаг юм аа гэж. Удирдлагч хүний хандлага дээр энэ зүйл их яригддаг юм аа. Шудраг ёс яригддаг. Яг тэр удирдлагч хүнийг шийдвэр гаргаад өөрөө энэ зөв гэдэг үздсэн чинь хамт олон тэр нь буруу байна гэд тэ эсэргүүцэд янз янз зүйл болвол тэгээд магадгүй тэр хамт олонны өнгө аясаар шийдвэл хуваарлан өгөх шудраг ёсны дүрмээр явагдлаа гэж үзэж байгаа. За хамт олонны дунд ялгуурлал гаргавал шудраг ёс бас яригдаж эхэлдэг. Тийм учраас тэр хуваарлан өгөх шудраг ёс ерөөхдөө дандаа энэ хамт олонны дунд ихэнхдээ удирдлагын түвшинд дандаа гаргасан шийдвэрээс шалтгаалж яригддаг зүйл байна. Тэгвэл үүлийн үрийн шудраг ёс гэж юу юм бэ гэж. Галаат номын 6-гийн 7 дээр бүү мэхлэгт бурхан элэг дог болохгүй юу гэвэл хүн юу тарснаа хурааж авдаг аа гэж ишлэл байгаа тийм үү. За хүний эрх тэгш байдлаас шалтгааллахгүйгээр хувь хүний чадвар, хичээл зүтгэл эсвэл хувь хүний зөв буруу үйлдэлээс шалтгаалдаг зүйлийг үүлийн үрийн шудраг ёс гэдэг юм. Тэгэхээр болцол төвтэй шудраг ёс гэж нэрлэж байгаа нэг болцол төвтэй. За чи энийг хий гэд хийлээ. Хийж чадвал би чамд шагналыг өгнө. Хийж чадахгүй бол чи шийтгэлийг авна гэдэг нь болцол төвтэй шудраг ёс яригдж байна гэсэн үг. Тэгээ үүлийн үрийн шудраг ёс гэдэг нь нэгдөө болцол төвтэй шудраг ёс юм аа.
За тэгвэл яг энэ болцол төвтэй шудраг бас яг юун дээр суурилд юм бэ гэхээр Библиэс ингээд харах юм бол хуучин гэрээн дээрээс ялангуяа их дурддаж байгаа. Гитлэл номын 21-23-аас 20 дугаар ишлэлээр харин өөр ямар нэгэн гэмтэл учруулсан бол амийг амиар, нүдийг нүдээр, шүдэг шүдээр, гарыг гараар, хөлийг хөлөөр, түлэгдэлтийг түлэгдэлтээр, шархыг шархаар, бэртлийг бэртлэр гэж төлнө гэсэн тийм ишлэл явагдаж байна. За дахиад Левит намын 24-20 дээр бас энийг тодорхойлсон байна. За хургыг хургаар, нүдийг нүдээр, шүдэг шүдээр, хүний гэмтээсний дагуу түүнд гэмтлийн нөхөх. Дэд хууль намын 19-21 дээр түүнийг бүү өрөвдөн хар, хүний амийг амиар, нүдийг нүдээр, шүдэг шүдээр, гарыг гараар, хөлийг хөлөөр. Ингээд Ирмэ намын 17-гийн 10 дээр бас ингэсэн байна. Эзэн би зүрхийг ирэлхийлж цээжин дотрыг гаргадаг нь хүн бүрд замынхан дагуу үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм а гэж хэлсэн байна. За хуучин гэрээний шудраг гэсэн шүүлт ба хариулт дээр тулгуурлаж байдаг а гэж хэлсэн байна. Шүүлттэй холбоотой бас хариулттай холбоотой. Исаи намын 28-ийн 16-аас 18 дугаар эшлэлээр тиймээс эзэн бурхан үзэгтэн би Сионд нэгэн чулууг шалгагдсан үнэт бат суурлагдсан суурийн булан чулууг тавина. Түүнд итгэгч нь тэвдэн би шудраг ёсыг хэмжих шугам болгоно. Би үнэн зөвийг төвшин болгоно. За худлын хорогдох газрыг мөндрөөр арчин, нууц газрыг усаар урсгано. Үхэлтэй байгуулсан гэрээ үхэгстэй оронтой тохиролцсон хилцээр чинь хүчмгүй болно. Дийлдэшгүй ташуур дайран өнгөрөхдөө та нарыг гიშгчин дэвсэх болно гэж хэлсэн байна. За тэгэхээр хуучин гэрээний шудраг ёсны суурь нь бас юун дээр байд юм гэхээр Захария намын 7-гийн 9-10 дугаар эшлэлээр түг төмтийн эзэн ингэж айлдж байна. Үнэн шудраг ёсыг дэлгэрүүлэн хүн бүр өөрийн ах дүүст инэрл ба өрөв сэтгэлээр хандагтун. Бэлэвсэн болон өнчнийг, ирмэл хүнийг болон ядууг бүү дарал. Хин нэгний эсрэг зүрхэндээ мууг бүү төлөвл гэж хэлсэн байна. Хуучин гэрээний шудраг ёс, шинэ гэрээний шудраг ёс хоёрын ялгаа нь шинэ гэрээнийх нь өөрийгөө хосолж Есүсийн сайн мэдээгээр дүүргэснээр ядуус, дарлагстад, гашуудагстад өсөж байгаад зов шаналж байсан хүмүүст амар тайван баяр баясгалан өгөхөд чиглэдэг байсан бол хуучин гэрээнийх нь нүдийг нүдээр, шүдийг шүдээр дээр суурилдаг байсан ч гэсэн энэ нь амар тайвныг тогтоох дээр оршиж байжээ. Харин шинэ гэрээн дээрх Есүс Христээр дамжуулж амар тайван болоод эв нэгдэл шудраг ёс нь бүрэн хэрэгжсэн юм а гэж хэлсэн байна. Тэгэхээр Есүс дээр суурилсан шудраг ёс нь шинэ гэрээний агапа хайр дээр суурилсан ёсыг бий болгож байгаамаа. За тэгэхээр одоо болохоор харилцааны ёс зүйн талаар авч үзье. Харилцааны ёс зүйн. Эхлэл номын 4:9 дээр ингэсэн байна. За энэ бол айгүй бид нар сайн мэддэг шүү дээ. Эзэн чиний дүү Абель хаана байна гэж Каинаас асууад Каин би мэдэхгүй. Би дүүгийнхээ харгалзагч юм уу гэж хариулваа гэж. За эхнийх нь бол бурхан Каинтай харилцахдаа нэг зүйлийг асууж, чиний дүү хаана байна гэж асууж. Нэгсэндээ чиний үзэн ядсан, чиний ата хорссон, чиний бүр дургугч нь хүрхсэн тэр хүн чиний зүрх сэтгэлд чамтай ойр байна уу гэсэн асуулт явагдаж байгаа. Чамтай ойр байна уу? Тэгвэл гот нь Каин зөрүүлээд юу гэсэн хэрэг би мэдэхгүй гэж хариулсан нь болохоор аль хэдийн миний зүрх сэтгэлээс холдоод яваад одцсон. Би тэр хүний тухай бодоод байх, шаналаад байх, тэр хүнийг ингээд би уучлан өрөвдөн нэг бол хайр инэрлэл хандна гэдэг бах сэтгэл надаа байхгүй маа гэсэн хариулт болж тарж байгаа хариулт нь. За тэгэнгუთ бурхны асуусан хаана байна гэдэг асуулт нь би чиний дүүд ч гэсэн санаа зовдөг. Чиний үзэн яддаг хүнд ч гэсэн би санаа зовдөг юм шүү гэдэг харилцааны бурхны айгүй том ёс зүйн дээр явагдаж байгаа бурхны хувьд. Би чиний үзэн яддаг хүнийг ч гэсэн хүнд ч гэсэн санаа тавьдаг. За тэгэхээр харилцааны ёс зүйн хариуцлагын ёс зүй байдаг юм а гэж хэлсэн байна. Тэгэхээр одоо хэдүүлээ харилцааны ёс зүй гэхээрээс илүү хариуцлагын ёс зүйг ярихаас өөр аргагүй байдалд орчиж байгаа. Тэгэхээр бурхан биднэрт гэр бүлд минь, эргэн тойрны ажлын талбар дээр минь тэгээд сүм цуглаанд минь ингээд хүмүүстэй харилцааг өгсөн харин тэр харилцаанд донд биднэрт тэр хүмүүстэй харилцах хариуцлагын ёс зүй биднэрт байгаа юм байна гэдгийг орж ирж байгаа. Хариуцлагын ёс зүй.
За харилцаан дээр суурилдаг хайр ба шударга ёс уучлах нь хариуцлагаар илэрч байдаг юм аа. Хариуцлагатай байдлаар илэрч байдаг. За хариуцлага гэдэг бол нэгэн хамт олонний дунд байх хувь хүний байр сууриас хийх үүрэг, хүчин чадал дагаж мөрдөх журам юм а гэж хэлсэн. За тэгэхээр хайрын тушаалыг бид нар тэ Бурхныг хайрлах болон бусдыг хайрлах гэдэг нь Бурхны хүүхэд болсныхоо хувьд хариуцлагатай байна гэсэн утга. Тэгэхээр Бурхныг хайрлаж байгаагийн хувьд эхний дөрвөн тушаал дээр юу хийх ёстойг заасан байдаг. Тэгэхээр дээрх дөрвөн зүйлээс эсрэг зүйл хийхгүй байх нь бидний хувьд хариуцлагатай байх Бурхантай тогтоосон харилцааны ёс зүй юм а гэж хэлж байна. Тэгэхээр бусдыг хайрлах хувь хүний хувьд үлдсэн 6 тушаалын дагуу хийх ёстой бас ёсгүй зүйл нь бас л ижилхэн хариуцлагын ёс зүй болж тарж байна. Тэгэхээр тодорхойлт нь юу юм бэ? Хариуцлага гэдэг бол зайлшгүй хийх ёстой үүрэг боловч өргөн утгаараа хариуцж авах дааж авсан алав гэж ойлгогдож байгаа. Тэгвэл энэ донд үүрэг гэж орж ирсэн сая үгийг харах юм бол үүрэг гэдэг нь юу вэ гэж? Үүрэг нь өнгөрснөө эргэн харж өөрийн үйлдэлтэй дүгнэлт хийн хариуцлага үүрхийг хэлж байгаа. Алав гэдэг нь ирээдүйд болох зүйлд харилцаан донд болох ёс зүйлэг шаардлагад нийцэх мөн хийх ёстой үүргийг хэлж байгаа маа гэж хэлж байгаа. Алав гэдэг. Тиймээс хариуцлага нь бусдад харилцах харилцаан дах үйлдэл ба хандлагатай холбоотой учраас үр дүн нь ёс зүйн үүднээс магтуулах эсвэл шүүмжлүүлэх дээр суурилж байдаг юм аа. Тэгэхээр хариуцлага гэдэг нь өгөгдсөн үүрэгт хариу үзүүлэх хүч чадалтай гэсэн утгыг илэрхийлдэг юм аа гэж хэлж байна. За тэгвэл хариуцлагын чанар гэдэг дээр яриад байгаа. Шинж чанар буюу чанар мөн чанар дээр яриад. Тэгэхээр хариуцлага нь итгэл даахуц буюу амлалтандаа хүрэх гэсэн утгыг багтаадаг дотроо. Нэг өөр хэлбэл ёс зүйтэй хүн зайлшгүй хийх ёстой зүйлээ чанартай гүйцэтгэж магтуулах мөн эсвэл мэдээжийн юмн дээр алдаа гаргасан учраас өөрөө алдаагаа хүлээн зөвшөөрч хариуцлага хүлээхийг хэлж байгаамаа. За хариуцлагатай байдал бол үнэндээ тухайн хүн үнэнчээр аль болох хүнлэгээр аливаа зүйлийг хийж байна уу гэдэг хэмжээс бас журам юм а гэж хэлсэн байна. Хариуцлагатай байдал гэдэг бол. За хүн оюунлаг бүтээлийнхээ хувьд хариуцлагатай бүтээгдсэн гэсэн үг юм а. Яах гэж оюун ухаан өгөгдсөн юм бэ? Аливаа зүйлсийг эргцүүлж шийдвэр гаргахын тулд юм а. Тэгвэл та эргцүүлж шийдвэр гаргаж байна гэдэг маань та хариуцлагатай юу? Эсвэл хариуцлагагүй юу? Эсвэл магтуулах уу? Эсвэл шүүмжлүүлэх үү гэдэг дээр л гол асуудал оршиж байгаа маа гэж. За хүний гаргасан үйлдэл бүр хариуцлага шаарддаг. За тэгвэл Библийн хариуцлагатай чанар гэж юу вэ гэж? Ер нь Библиэлд энэ хариуцлагатай чанарыг яг юу гэж тодорхойлж хэлсэн байт юм бэ гэж. Хуучин ба шинэ гэрээнд хариуцлагатай холбоотой хит хитэн үг байдаг юм. Хамгийн эхний үг нь шаштрын 1-р шаштар 5:28 дээр гардаг юм байна. Тэд их багш шургацад гэлгүй бүгд үүргийнхээ төлөө шавх хайваа гэж. Үүрэг гэдэг үг орж иж байгаа. Үүрэг. Эхний үг нь. Дараагийнх нь ямар үг вэ гэхээр Лук номын 17-10 дээр түүнчлэн та нарч мөн адил та нарт тушаасан бүхнийг гүйцэтгээд бид тусгүй болоод бид зөвхөн юу хийх ёстой бол хийсэн гэж хэлжээ гэж. Хийх ёстой ажил гэж орж иж байгаа. Хийх ёстой ажил. Тэгэхээр Библиэлд энэ хоёр зүйлийг илүү онцолдог байна. Чамд үүрэг байгаа, бас чамд хийх ёстой ажил байгаа. Энэ бол нөгөө хариуцлагатай чанарын үндсэн чанар, хоёр чанар байна. Би үүрэгтэй бас хийх ёстой надад ажил байгаа. Нөгөө алба үүрэгтэй гэдэг хоёр чинь орж иж байгаа байхгүй. Эдгээрээс улбаач буруу утгал, зэмлэл, анхааруулга, тэрслэл гэсэн үгс хариуцлага алдсан хүмүүст хэлэгдсэн тохиолдол Библиэлд олон байдаг. Тэгвэл зэмлэл, анхааруулга, тэрслэл гэх үгс нь бүгдээрээ юу вэ? Хийх ёстой үүрэг, нэг бол хийх ёстой ажлаа хариуцлагын үүднээс алдсан учраас эдгээрийг Бурхан дурдж хэлсэн байдаг юм а гэж хэлж байгаа Библиэлд. За тэгвэл хариуцлагыг хэн тооцдог юм бэ? Тэгэхээр ёс суртахууны хариуцлагын хувьд 4 төрөл байж байгаа. Тооцогдох дээр. Тэгэхээр бид нар бол Бурханы өмнө хариуцлага хүлээн. Хөршийнхөө өмнө хариуцлага хүлээн, хоёр дахь нь. Гурав дахь нь өөрийнхөө өмнө хариуцлага хүлээн. Тэгээ дөрөв дэх нь байгаль орчны өмнө хүлээх хариуцлага гэж байгаамаа. Хамгийн ихнийх буюу Бурхантай тогтоосон харилцаан дээр бүх зүйл суурилж байгаа шүү гэж хэлж байгаа. Бүтээгчээс бүтээлийн хооронд харилцаан дунд аль алинд нь хариуцлага яригдж байдаг.
Бурханаас амлалт хүнд өгөгдсөн. Харин хүн тэрхүү амлалтанд хариуцлагатай хандах гэсэн ойлголт нь өнөөдрийн бидний яриад байгаа хариуцлагын ёс зүй юм а гэж хэлж байна. Тэгэхээр Бурханы өмнө хариуцлагатай байна гэдэг нь юу юм бэ? За би айгүй энгийн болгох гээд хэд хэдэн зүйлийг авсан байгаа. Өшөө олон зүйл байгаа. Бурханы өмнө хариуцлагатай байдаг гэдэг нь шаббат. Шаббатыг сахина гэдэг нь хариуцлагатай байх. Бурханы өмнө хариуцлагатай байна гэдэг нь үйлчлэл, магтаалыг өргөх, хүндлэл үзүүлэх, тушаалыг дагах, үүргээ биелүүлэх, Бурханы үгэнд хариу үзүүлэх залбирал, Бурханаас авсан дуудлагаа гүйцэх, Бурханы өмнө хариуцлага хүлээх гэдэг нь. Тэгвэл Бурхан бидний өмнө бас хариуцлагатай байдаг гэдэг. Иохан номын 3:14-16 дээр Мосед цөлд тэр моргоог өргөсөн шиг хүний хүүч бас өргөгдөх учиртай. Түүнд итгэдэг бүхэн мөнх амьтаа байхын тулд билээ. Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц хүүгээ өгсөн тул хүүд итгэдэг бүхэн мөнхгүй харин мөнх амьтаа болно гэсэн ишлэл байна. Энэ дээр Бурхан бидний амийн төлөө хариуцлагатай хандсан учраас хүүгээ өгсөн гэж хэлж байна. Бурхан бидний өмнөөс ясан хариуцлагыг үрээд хүүгээ өгч гинэ гэж хэлж байна. Бусдын өмнө хариуцлага хүлээх гэж. За хөршийнхөө өмнө хариуцлага хүлээнэ гэдэг бол нийгмийн хариуцлага юм аа. Энэ нийгмийн хариуцлага юм аа. Хуучин гэрээнд бэлэвсэн болон өнчин хүүхдүүд замын хүн гэж гарч ирж байгаа. Харин шинэ гэрээнд ядуус олзлогдсон хүмүүс, гимтэн, сохор нэгэн, дарлагсад өвчтөө нэгэн, татвар хураагчд гэж багтсан байдаг. Эдгээрийг нэг үгээр илэрхийлбэл хүний өмнө хариуцлагатай байх гэсэн санаа оршиж байгаа юм. За Библиэлд нэг жишээ дурдах юм бол Самар хүний түүхээр буюу Лук номын 10:37 дээр тэр түүнд инэрлийг үйлдсэн гэв Есүс түүнд явж үүнтэй адил үйлдэгтэн гэжээ гэж хэлж байгаа. Нөгөө энэ Самар хүний түүхийн төгсгөлд нь энэ үг явагдаж байгаа. Тэгэхээр яг Самар хүнтэй ижилхэн үйлдэх нь өнөөдөр бид нар бусдын өмнө хүлээсэн хариуцлага биелүүлж байгаа хэрэг болж тарж байгаа. Мөн бас нэг түүхийн жишээ бол Матай номын 25:14-30 дугаар ишлэлдэр талантын түүх гарч ирж байгаа. 2 талант авсан ирээд эзэн та надад 2 талантаа олгосон. Би 2 талант нэмж олвоо гэж. Тэгэхээр хариуцлагатай итгэж хүний хувьд хариуцлагатай үйлдэл бас хариулт нь Бурханы өмнө хариуцлагатай байгаагийн ёс зүйн үр жимс юм а гэж хэлж байна. Тэгэхээр Ром номын 14:1-19 дэх ишлэлдэр итгэлээ сул нэгнийг хүлээж ав. Ингэхдээ түүний үзэл бодлынхын талаар бүх заргалт 19 дээр тийм амар тайвныг тогтоодог болон бие биенээ босгон байгуулдаг зүйлсийг мөчгцгөөе гэж хэлсэн байна. Паул Ром номын 15:7 дээр тиймээс мөн Бурханы алдрын төлөө Христ та нарыг хүлээн авсны адил бие биенээ хүлээж авагдав. Матай номын 18:35 дээр түүнчлэн та нарын нэг бүр чинь ах дүүгээ зүрхнээсээ ил суучлваас Тэнгэрлэг эцэг тань та нарт мөн тэгж хандах болно гэж хэлж байна. Тэгэхээр энэ уучлах уу ёс зүй гэдэг маань яасан? Тэнгэр дэх эцэгтэй шууд холбоотой зүйл. Бурхан өөрөө эхлээд биднийг уучлсныг санаа. Бурхан өөрөө эхлээд биднийг уучлсан. Тийм учраас энэ уучлах ёс зүйг хэрэгжүүлэх нь би Бурханы хүүхэд болохын хувьд Бурхантай ижилхэн гэр бүлийнх нь гишүүнийхэн хувьд уучлах ёс зүйг Бурханаас авсан ивэлээрээ хүн бас бусдад дамжуулах нь миний үүрэг бас хариуцлагын нэг хэлбэр юм аа гэж. Тэгэхээр уучлах сэтгэл гэдэг дотор юу багтдаг юм бэ гэхээр твчих, зовлонгоо тисэх, бусдад өгөөмөрөөр хандах, бусдыг уучлах гэсэн зүйлүүд орж ирж байгаа. Тэгээ эдгээр зүйлүүдийг ерөнхийд нь базаа юу гэж хэлдэг гэхээр өөрийгөө хянах. Тэгэхээр уучлах сэтгэл, уучлах ёс зүй гэдэг нь өөр яасан. Би өөрийгөө хянж байгаагийн нэг хэлбэр юм байна. Тэгэхээр өөдрөг сэтгэлийг тээснээр уучлахад амархан болж хувирдаг. Тэгэхээр өөдрөг сэтгэл хинээс ирдэг вэ? Бурханаас ирдэг. Ариун сүнснээс ирдэг. Библиэс ирдэг. Тэгэхээр Библийг уншиж Бурхантай тогтоосон харилцаа биднэрт өөдрөг төвчээртэй бусдад өгөөмөрөөр хандах, бусдыг уучлах тэр сэтгэлийг илүү ихээр баяжуулж өгдөг юм аа. Тэгэхээр Бурхантай тогтоосон харилцаагаа илүү их нягтлж үзээрэй гэж хэлж байгаа. Тэгвэл уучлалын эсрэг ямар зүйл байдаг юм бэ? Яг энэ уучлалын эсрэг ямар хүний дотор ямар зүйл байдаг юм бэ гэхээр атгах санаа байгаа. Атгах санаа. Тэгэхээр атгах санаа бол үзэн ядалт, зөрчилдөөн, зөрүүдлэх, хэдэрлэх, бардамнах, ихэрхэх, атаархал, өөртөө ирдэх гэсэн зүйлүүд орж байгаа. Хэрвээ үүнийг ялан дийлж чадчих байгаа бол танд уучлах сэтгэл оршиж байна гэж хэлж байгаа. Тэгэхээр Библиэлд уучлах сэтгэл юу байдаг юм бэ?
1-р Коринт номын 8:7 дээр харин энэ мэдлэг бүх хүнд байдаггүй байж. Харин зарим нь өнөө хүртэл шүтээнд дассан учир шүтээнд өргөсөн тахил гэж бодож эзнэрээ сул дорой мэс чанараа бузралдаг ажээ. За энэ дээр нэг онцлсон зүйл нь мэс чанар, ахаад нөгөөх нь мэдлэг гэсэн хоёр зүйл орж ирж байгаа. Нөгөө хүн чинь өөрийнхөө бодож биширдэг, өөрийнхөө үзэл дээр тулгуурлаж альва нэг зүйлийг шийдвэр гаргаад магадгүй бидрээс сул дорой мэс чанартай болоод байж иж болно. Харин та өөрөө тэр хүн шиг сул дорой мэс чанар гаргах юм бол өөрийнхөө тэр мэдлэгийг бузралж байгаа хэрэг юм а гэсэн утга илэрхийлж байгаа. Тэгэхээр сайн мэдээний үүднээс аваад үзэхээр сайн мэдээний мөн чанар нь өөрөө хайр, уучлал, аврал дээр оршиж байгаа. Тэнгууд нь биднэрт нэг зүйл орж ирж байгаа. Бид нар Бурханд итгэснээр хамгийн дөрөнд мэдлэг орж ирж байгаа. Мэдлэг. Тэгэхээр та Бурханы дотор Бурханаас айгүй олон мэдлэгийг хүлээж авсан бол нөгөө нэг нөхөр чинь танаас дутмаг мэдлэгтэй байх юм бол ууч сэтгэлээр хандаа гэж. За тэгэхээр одоо өнөөдөр би энийг номлоцсон хүний хувьд одоо надад хандсан бас одоо хүмүүст бас айгүй одоо амхандаа энэ сэтгэлээр хандахыг хичээгээд төвчөө яваад байгаа. За өөрөөр бол яг шудраг өсөг сахиулаад ингээд яг дэлхийн шудраг өсөг сахиулах юм бол бас самархаар зүйл байгаа. Гэхдээ уучлах сэтгэл ёс зүй миний одоо мөн чанарт бас ойрд айгүй их ингээд тодорж байгаа учраас за нөгөө хүнээгээ бол бас арай жоохон библийн мэдлэг жоохон их байгаа учраас энийг авсан учраас за энэ уучлах сэтгэлээр жоохон төвчээртэй хандхал шаардлага надад тулгараад байдаг юм байна заримдаа. За тэгэхээр илүү мэдлэг байгаа бол илүү уучил гэсэн утга орж ирж байгаамаа гэж. За тэгэхээр ууч сэтгэлийн зорилго нь юу вэ гэж. Устдаж үгүй болж буй хүний хамгийн нандин чанарыг итгэмжит чанар болгон сэргээхэд орчиж байгаамаа. За тэгэхээр 1-р Коринт номын 8:11-ээс 12 дээр иймд мэдлэгээс чинь болж сул дорой ах дүүс чинь өргөдөж байна. Тэдний төлөө Христ өгсөн юм шүү. Ийхүү ах дүүсийн эсрэг нүгэл үлжиж сул дорой мэс чанарыг шархлууснараа чи Христийн эсрэг нүгэл үлдэж байгаа юм а гэж Библи өөрөө онцолж байгаамаа. Тэгэхээр одоо сул дорой гэдэг нь бол хэлж штэ тий. Чамаас арай жоохон мэдлэг дутуул гэж орж чинь. Тэгэхээр миний хувьд бол Библийн тал дээр жоохон илүү мэдлэгтэй бол за тэгээд би илүү их л уучлах сэтгэлээр хандах хэрэгтэй байна гэж. За тэгэхээр миний хувьд бол шийдвэр ямар шийдвэр гаргасан бэхээр за би Бурханы өмнө мөн бусдын өмнө ёс зүйтэй байхыг хичээнэ. За мөн Бурханы өмнө бусдын өмнө үг үйлдэлтэй хариуцлагатай байна. За Бурханы өмнө өөртөө болон бас бусдад ууч сэтгэлээр хандна гэсэн тийм шийдвэрийг миний хувьд бол гаргасан. За ингээд өнөөдрийн хичээл дууслаа. Тэгээд Христийн ёс зүй гэдэг сэдвүүтэй та бүхэн хамт байсан бол за өнөөдрийн хэрэг сонссон бол амьдралдаа хэрэгжүүлээрэй. Тэгээд Бурхан үүгээр дамжиж танд өөрчлөлтийг бусдад бас өөрчлөлтийг мөн бас нийгэмд бас өөрчлөлтийг гэр орончийн өөрчлөлтийг авчрах болтойгоо. Тэгээ та өөрөө ёс зүйтэй нийгэм байж Бурханы гэрэлд авс болоосоо гэж хүсэн өрөөё.